Хэрхэн хөдөлгөөн хийх буюу салбар хооронд бараа материал шилжүүлэх вэ? Бараа менежмент хэсгээс хөдөлгөөнийг сонгож хөдөлгөөн хийхийг сонгоно. Нэмэх товчийг дарна. Шилжүүлэг хийх огноог сонгоно. Алхамт нь 2 төрөлтэй. Нэг алхамт гэдэг нь шилжүүлж байгаа салбараас үлдэгдэл хасагдаж шилжиж байгаа салбарын үлдэгдэл дээр шууд нэмэгдэнэ. Аль салбараас аль салбар руу шилжүүлэхээ сонгоно. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Барааны код буюу ямар барааг шилжүүлэхээ сонгоно. Энд тухайн барааны үлдэгдэл нь харагдана. Аль байршилд хүлээн авахаа сонгож өгнө. Тоо буюу тухайн барааг шилжүүлэх хэмжээг оруулна. Хадгалах товчийг дарснаар шилжүүлэг амжилттай хадгалагдана. Шилжүүлэг үүссэн эсхийг шалгахын тулд бараа менежмент хэсгээс хөдөлгөөний лавлгааг сонгоно. Огноо таараагүй бол огноог өөрчлөн хайх товчийг дарна. Энд тухайн шилжүүлгийн бүх мэдээлэл харагдана. Хоёр алхамт шилжүүлэг хийхийн тулд нэмэх товч дээр дарна. Хоёр алхамт гэдэг нь шилжүүлж байгаа салбараас үлдэгдэл хасагдаж шилжиж очиж байгаа салбар дээр орлого авах үйлдэлийг хийсний дараа энэ салбар дээр үлдэгдэл нэмэгдэнэ. Аль салбараас аль салбар руу шилжүүлэхээ сонгоно. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Барааны код буюу ямар барааг шилжүүлэхээ сонгоно. Тоо буюу тухайн барааг шилжүүлэх хэмжээг оруулна. Хадгалах товчийг дарснаар шилжүүлэг амжилттай хадгалагдана. Огноо таараагүй бол огноог өөрчлөн хайх товчийг дарна. Хоёр алхамтаар хийсэн шилжүүлгийн орлогын төлөв нь захиалгаас орлого авах хүртэл хүлээгдэж байна, төлөвтэй байна. Захиалгаас орлого авахын тулд бараа менежмент хэсгээс орлогыг сонгож орлого авахыг сонгоно. Нэмэх товчийг дарна. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Хөдөлгөөний дугаарыг сонгоно. Хоёр алхамтаас үүссэн орлогууд энд харагдана. Аль байршилд хүлээн авахаа сонгож өгнө. Хадгалах товчийг дарснаар шилжүүлэг амжилттай хадгалагдана. Орлогыг хүлээн авсны дараа орлогын төлөв нь хүлээн авсан болсон байна. Мөн тайлан хэвлэн авч ашиглах боломжтой.